Татварын бацаагч нар татвар төлөгчдийн мөнгөөр аялсан уу гэх асуултын хариулт нууц хэвээр байна. Хугацаанд татвараа төлөөгүй аж ахуй нэгжид тэр доор нь хариуцлага тооцдог татварын дарга нараас иргэд хариуцлага нэхэж байна. Онгор сар хиймэл оюунаар замын хөдөлгөөний 12,000 гаруй зөрчил торгуул ногдолжээ. Хичээл сургуулийн амралтын үеэр хүүхдүүдийн цахим орчинд хохирогч болох тохиолдол нэмэгдэж байна гэж цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ. Өрөмтөргөө зөвштэй сая танилцуулсан боломжтой мэдээллийг одоо танд үзүүлэх болно. Тэнгэрлэгээс 7 мэдээллийн хөтөлбөр эхэлж байна. Дөрвөдийн татварын хэлтсийн дарга нар ажлаа тасалж амарч зугаалахаар Дубай руу явжээ. Ажилтнууд нь ингэж ажлаа цалгардуулж байгаа энэ хариуцлагагүй, ёс зүйгүй үйлдэлийг таслан зогсоох учиртай нийслэлийн татварын газрын дарганд хүртэл өөрөө хамт аялахаар явсан байна. Явж болохгүй шүү гэж татварын ерөнхий газрын дарга нь анхааруулсаар байхад том толгойлж явсан тэдэнд хариуцлагын асуудал яригдах нь мэдээж харин гагцхүү татвар төлөгчдийн мөнгөөр аялсан уу гэх асуултын хариулт нууц хэвээр үлдэнэ. Бага хангаа дүүргээс бусад дүүргийн татварын хэлтсийн дарга нар нийслэлийн татварын газрын даргатайгаа хамт аялалд явжээ. За явхаас өмнө тэд аялах гэж байгаа талаараа татварын ерөнхий газрын даргадаа хэлсэн байна. За ингээд татварын ерөнхий газрын дарга нь хоригдсон ч тэд үл огоорч дур мэдэн явцгаажээ. За энд хариуцлага тооцно гэж сангийн сайд мэдгдлээ. Чөлөө авалгүй, амралт тааж авалгүй. За тэндээс ямар нэг томилолт байхгүй. Ямар томилолтоор ямар зардлаар явсан тодорхойгүй. Ингээд бөөнд амраад явцгаажээ. Оны сүүлээр бол одоо төрийн албаагч нар маань одоо ороншуул авахгүй гэдэг маш хүнд байдалд байлаа шүү дээ, тийм ээ. Мөн одоо энэ одоо татвар хураах албалагын арга хэмжээнүүдийг ч одоо олон аж ахуйн нэгжүүдээр авсан байдаг. Гэтэл татварын хэлтсийн дарга нар нь өөрсдөө одоо ямар төлөвлөгөөгөө биелүүлсэн гэж ийм урамшуулал хүртээд ингээд гадаадд зугаалаад явж байдаг юм бэ. Дубайд аялж яваа татварын дарга нар ээлжийн амралтаа аваад явсан бол хувь хүний эрхийн асуудал. За гэтэл тийм биш аж. Нийслэлийн засаг даргын тамгын газраас ийм аялал зохион байгуулсан гэх мэдээллийг татварын ерөнхий газраас өгч байна. За ингэснээр нийслэл дүүргийн татварын хэлтсийн дарга нарын Дубайд аялж яваа мөнгө улсын төсвөөс биш, за нийслэлийн төсвөөс гарсан байж болзошгүй боллоо. Албан ажил гэхээс илүүтэй нийслэлийн засаг даргын тамгын газраас энэ аялал зугаалга зохион байгуулад манай татварын байгууллагаас 10 албаагчийг авч явж байгаа. Гэсэн ийм л мэдээлэл байгаа. Татварын байгууллагаас л гарч байгаа зардал байхгүй. За бид мэдээллийг тэнцвэртэй өргөх үүднээс нийслэлийн засаг даргын тамгын газраас энэ тухай тодруулахад аялал зохион байгуулсан зүйл байхгүй гэж үгүйсгэсэн юм. За энэхүү татварын ерөнхий газар нийслэлийн тамгын газар хоёрын тайлбар зөрж за аль нь хотлоо ярьж байгааг нь мэдэгдэхгүй байна. За харин энэ асуудлыг иргэд урьдчилан шүүмжилж байна. 2026 гарахын өмнөхөн татварын байгууллагаас 16,000 гаруй аж ахуй нэгжийн дагсыг хааж бизнесийн үйл ажиллагааг нь зогсоосон. За хугацаанд татвараа төлөөгүй аж ахуй нэгжид тэр доор нь хариуцлага тооцдог татварын дарга нараас иргэд хариуцлага нэгж байна. Бид нар татварын мөнгөөр явж байгаа шүү дээ. Буруу шүү дээ, тэр чинь арга хэмжээ авах хэрэгтэй шүү. Бид нар нэг өдөр ажил таслахад яадаг үлээ дээ. Шууд халдаг шүү дээ. Манай нөхөр хуваар хөдөлмөр эхэлдэг болохоор татварын юу ч амар өндөр ногддог шүү дээ. Тэгэхээр бас нэлийн онцгой сасагдчих. Нөгөө эрх мэдэл ашиглаж байгаа л ойлгох. Энэ төрийн өмчрөөр дуран мэдэн ямар нэгэн аргаар орчлон илүү зардлаа шингээж одоо уусгаж татварууд тэр 9 шидийн юмнаас илүү орсон мөнгөө үрж байгаа асуудал та. Татвар төлөгчдийн мөнгөөр явж байгаа гэсэн үг байхгүй юу? Одоо л тэгээ ажлаа цалгардуулаа явж байгаа жоохон онцгой юм тийм. Аялахаар явсан дарга нарыг ажлаас нь халах эрх татварын ерөнхий газарт байна. За гэхдээ тэд нийслэлийн харьяа алба хэлтэст ажилдаг. За үндсэндээ тэд хоёр толгойтой гэдэг шиг хоёр удирдлагатай. За энэ асуудал дээр ч гэсэндээ нийслэл болон татварын ерөнхий газар бие биерүүгээ асуудлыг шийдсэн янзтай. За энэ бол Монгол төрийн давхарцсан чигүүрэг олон даргатай байхын зовлон дуустдаггүй нэг жишээ юм а. Татварын гайлингээд онцгой эрхтэй улсын байцаагчдын авилгын хэрэгтэй холбоотой илрүүлсэн мөнгө хөрөнгө энгийн хүний ой танд багтахааргүй их байдаг. Тиймээс бид энэ удаад Дубай руу дуран мэдэн аялсан татварын дарга нарын хөрөнгө оруулгын мэдүүлгээс шүүж үзснийг одоо үзүүлье.
Ажлын зардал нь 7 сая төгрөгийн үнэтэй Дубай руу аялсан 9 дарганаар энд харагдаж байна. За тэд нийслэл дүүргийн татврын хэлтсийн дарганаар юм. Нэг үгээр Багнуур дүүргээс бусад бүх дүүргийн татврын хэлтсийн дарганаар Дубай руу зугаалахаар явжээ. За нийт аялах 9 хүний зардлыг 7 сая төгрөгөөр тооцох юм бол нийтдээ 63 сая төгрөг болно. За энэ мөнгөний их усүр хаанаас гаралтай вэ гэдг нь одоогоор тодорхой бус. За нийслэл дүүргийн татврын хэлтсийн дарганарын авилгатай тэмцэх газарт өгсөн хөрөнгө оруулгын мэдүүлгийг харах юм бол жилийн дундаж орлого нь 50-аас 71 сая төгрөгийн хооронд хэлбэлзэнэ. За үүнийг сараар тооцвол 4.1-ээс 5.9 сая төгрөгийн орлоготой буюу за яг ийм хэмжээний цалин авдаг хүмүүс байгаа юм а. За энэ мөнгөнд дүнгээр тооцвол за тэд бараг бүтэн 2-оос 3 сарын цалиндаа дүйцэх хэмжээний мөнгөөр Дубай хот руу аялжээ. Харин бусад хөрөнгийн хэмжээг харвал зарим нь өөрийн орлогоосоо илүү хөрөнгөтэй байна. За жагсаагаад харвал хамгийн бага хөрөнгөтэй нь Налах дүүргийн татврын хэлтсийн дарга Алтан цож нийт 55 сая төгрөгийн хөрөнгөтэй. За үүний дараа Баганга дүүргийн татврын хэлтсийн дарга Анх Баяр 144 саяын хөрөнгөтэй гэж сүүлээсээ хоёрт эрэмлэгдэж байна. За ингээд бусдынх нь хөрөнгө хагас тэрбум. Харин ганцхан татврын хэлтсийн даргын хөрөнгө 1.3 тэрбум төгрөг байна. Өөрөөр хэлэх юм бол хамгийн мөнгөтэй татврын хэлтсийн дарга нь Баянгол дүүргийнх болж байна. За тодорхойлбол тус дүүргийн татврын хэлтсийн дарга Ганжигүүрийн хөрөнгөнд анхаарал татах хэд хэдэн зүйлс харагдана. За түүний жилийн орлого нь 71 сая, харин гэр бүл нь 111 саяыг олдог. 785 саяын үнэлгээтэй нэг орон сууц краш за одоогоор баригдаж дуусаагүй байгаа бас нэгэн байрлагтай гэж өөрийн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ бичжээ. За 70 саяын машин, 135 саяын мал, газар нь 50 сая, харин хадгаламжнаа 30 сая төгрөгтэй гэсэн байна. Харин TTNG гэх компани хувьцааг эзэмшдэг гэсэн боловч за яг энэ нэрээр нь нээлттэй мэдээллийн сангаас хайхад ийм компани байд гэх мэдээллийг олж чадсангүй. За түүний хувьд хизэнээс хөрөнгө нь ингэж өссөн бэ гэдгийг нь харах юм бол 2023 оноос эхлэлтэй. За 2022 онд 27 саяын орлоготой байснаа за дараа жил нь гинэт 9 дахин нэмэгдэж 235 сая төгрөг болжээ. Харин энэ орлого нь 2024 онд 111 сая төгрөг болж буурсан. За орлого нь огцом нэмэгддэг жилээ буюу 2023 онд орон сууцны үнэлгээгээ 296 саяас 680 сая төгрөг болж өсгсөн. За харин 2024 онд дахин барилга барьж эхэлсэн байна. Өөрөөр хэлбэл 2022 онд 615 саяын хөрөнгөтэй байсан Ганжигүүрийн хөрөнгө ганцхан жилийн дотор 160% өссөн гэдэг тоо гарч ирж байна. За тэрээр энэ огцом өсөлтөө авилгатай тэмцэх газарт хэрхэн яаж нотолсон нь нууц юм а. За эндээс харуул татврын газар хэлтсийн дарга нарын жилийн орлого 50-аас 60 сая төгрөг гэж мэдүүлсэн байна. Зэгтэл өнгөрсөн онд дарагч биш нийслэлийн татврын байцаагчаар ажилладаг Бадам гэх эмэгтэй 50 саяын орлоготой Прус машин ундаг гэх боловч энэ өнгөн далдлалтын ард 10 өндөр үнэтэй орон сууц 2 спорт зохицолбор нуусан байсныг авилгатай тэмцэх газраас илрүүлсэн гэж хэвлэлүүд мэдээлэлed байна. За тодорхойлбол өнгөрсөн жил 100 сая төгрөгийн авилга авч байгаад газар дээр баригдсан байна. За гэвч энэ нь түүний анхны авилга авч байгаа үйлдэл биш байв. Үрдэн шалган ажиллагааны явцад татврын байцаагч Бадман удаадараа авилга авч үүнийгээ хамаарал бүхий этгээдүүдийнхээ нэр дээр шилжүүлсэн нь тогтогджээ. За төрсөн нүгийнхаа нэр дээр л гэхэд өндөр үнэтэй хотгонуудаас 10 орон сууц худалдан авч за дээр нь 2 спорт зохицолбор байрсан нь тогтогдсон байна. За нэг үгээр татврын байцаагч Бадам өмнө нь татврын асуудалтай компаниудаас удаадараа авилга авч авилгын мөнгө орон сууц спорт зохицолбор болгож төрсөн дүүтэйгээ хамтран мөнгө угаах гэмтрийг үйлдэж байсан нь баригджээ. За ийм хэмжээнд хагартлаа баяжсан татврын байцаагч Бадмын 2024 онд авилгатай тэмцэх газарт мэдүүлсэн хөрөнгө орлого нь маш товч. Жилийн 54 сая орлоготой 35 сая төгрөгийн амны орон сууцнд амьдардаг. Тэр бүхэл Прус машин ундагаа гэж мэдүүлсэн байна. За хадгаламжиндаа хүртэл ердөө 4 сая төгрөгтэй гэж өөрийгөө халгавчилжээ. За ийм жишээ байсаар байгаа тул татврын дарга нарын хөрөнгө орлогын мэдүүлгийг үнэн гэдэгт бид итгэж чадах уу? Оюутлогын бүлэг ордын ашиглалтад Монгол улсын эрх ашигыг хангуулах хөртөх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх зорилгоор Улсын их хурлын хянан шалгах төр хороог өнгөрсөн оны 5 дугаар сард байгуулж, за энэ төр хорооноос нотлох баримтыг шинжилэн судлах нээлттэй сонсголыг өнгөрсөн 2025 оны 12 дугаар сарын
8-аас 12-нд зохион байгуулад сонсголын мөрөөр хэрэгжүүлэх арга хэмжээний талаар засгийн газарт чиглэл өгсөн улсын хурлын тогтоолыг өнгөрсөн 12 сард батлаад байсан билээ. За тэгвэл засгийн газрын өчигдрийн хуралдаанаар оюу толгойн төсөлд Монголын эрх ашигыг хангуулахаар Rio Tinto-д шаардлага хөрвүүлэх шийдвэр гаргажээ. Улсын хурлын төр хороо оюутлахын хөрөнгө оруулалтын болон хувь нийлүүлэгчдийн гэрээ Монгол улсын эрх ашигт бүрэн нийцээгүй ногдол ашиг авах хугацаа хойшилсон, зардал хэтэрснээс өгөөж эрс буурсан. Шийдвэр гаргах түвшинд Монголын талын оролцоо бодиттой хангагдаагүй ил тод бус гэсэн дүгнэлт гаргасан. Тогтоолын төсөлд тусгагдсан анхаарал татгуй загварлагыг харвал стратеги ач холбогдол бүхий оюутлахын бүлэг ордын талбай хөлийн загт орших, жавхлан шивээ толгой ашигт малтамлын тусгай зөвшөөрөлтөй холбогдсон шийдвэр, ажиллагааны хууль зүйн үндэслэл, хуульд нийцсэн байдлыг нэгтэлж, шаардлагатай тохиолдолд тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авах, ашиглалтын үйл ажиллагаанд Монгол улсын үндсэн хууль, бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулж, өөр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдох зарчмыг хангаж байхаар төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох, санал боловсруулах, ирээдүйд Монголын талын хүртэх өөр өгөөжид сөрөг нөлөөлөл, үр дагавар бүхий санхүүжилт, хөрөнгө оруулалттай холбоотой альва үүрэг, хариуцлага хүлээхгүй байх нөхцөлийг бүрдүүлэх, бажимдын агуулмжийг уурхайн амнаас лабораториор хянан баталгаажуулах, экспортод гаргах, Монголын талын хүртэх өөр өгөөжийг хөрөнгө оруулалтын гэрээнд тусгагдсан техник эдийн засгийн үндэслэлийн анхны тооцооллын дагуу нэрлсэн үнээр 53%-аас доошгүй байх нөхцөлийг баталгаажуулан холбогдох гэрээнд тусгах, за мөн оюутлахын компанийн үйл ажиллагааны жилийн тайланд талуудад ногдох өөр өгөөжийн тооцоог тусгаалan тусгаж тайлагнах. Оюутлахын компани экспортын борлуулалтын орлогыг Монгол улсын төв банк болон арилжааны банкудаар бүрэн дамжуулдаг болох, нээлттэй сонсголын явцад ил болсон гэмт хэрэг зөрчлийн шинжтэй үйлдэл үйлдэлхүйг хууль тогтоомжид заасан үндэслэл журмын дагуу шалгаж шийдвэрлэхийг Монгол улсын ерөнхий прокурор, авилгалтай тэмцэх газар, тагнуулын ерөнхий газар, цагдаагийн ерөнхий газар тус зөвлөсгөө гэж тусгажээ. Нээлттэй сонсголын мөрөөр авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай тогтоолыг хэрэгжүүлэх алхмуудыг засгийн газрын өчигдрийн хуралдаанаар хилцээд оюутлахын компани хөрөнгө оруулагч Rio Tinto Group-ийн удирдлагуудад хандахаар болжээ. Улсын хурлын тогтоолыг хэрэгжүүлэх үүднээс засгийн газраас томилсон оюутлахын хөрөнгө оруулагчтай хийж буй хэлцээрийн ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг шинжилсэн байна. Улмаар Монголын талын оролцоог бодитоор хангах, төслийн зардал, санхүүжилтэд улсын хурлын хяналтыг хангах зэрэг тодорхой асуудлуудыг хөндөж, тус төслийн хөрөнгө оруулагчтай хийж буй хэлэлцээрийн хүрээнд шийдвэрлэх талаар оюутлахын компани Rio Tinto Group-ийн удирдлагуудад хандахаар болжээ. Үзэгчдээ Тэнгэрлэг эзэн 7 мэдээллийн хөтөлбөрийг үзэж байна. За Түрк хувийн хвшлийн түншлэлээр Улаанбаатар арена спорт цогцлбор байгуулахар болсон байна. Энэ спорт цогцлборыг 65-аас 75 сая Америк долларын өртгөөр байгуулна гэж тооцоолсон байгаа юм. Төслийн зарлыг хувийн хвшил гаргах бол газар болон дэд бүтцийн асуудалд нь төрөөс дэмжлэг үзүүлэхээр болжээ. Гэхдээ буян тухай спорт цогцлборын ашиггүй ажилдаг жишээ бидэнд бий. Төрийн оролцоо ихтгэхээр дампуурдаг жишээтэй. Тийм ч учраас энэ спорт цогцлборыг ашиглалтанд орсны дараа үйл ажиллагаанд нь төр оролцохгүй байх нь чухал юм а. Улаанбаатар арена цогцлбор 3,000-аас 5,000 хүний суудалтай 20,000-аас 35,000 метр квадрат талбайтай бөгөөд жилд 150-аас 200 арга хэмжээ зохион байгуулан гэж тооцжээ. Чингэлтэй эсвэл Сүхбаатар дүүргийн газар чөлөөлөлтөд хамрагдсан газрын 3-аас 5 газарт тус бүтээн байгуулалтыг хийхээр төлөвлөжээ. Жилд 200,000-аас 300,000 үзэгч татаж 15-аас 26 сая долларын орлого олно гэж тооцсон байна. За, нийс Улаанбаатар хотын хувьд бол дэд үтц буюу дулаан цэвэр бохроос зам харилцаа цахилгаанаар одоо холбохын ажлуудыг хийгдэнэ. За мөн газрын асуудлыг шийдэж өгөх ёстой. За үлдсэн тэр баригдах объектийн хувьд бол хувийн хвшил 100% өөрсдийнхөө хөрөнгө оруулалтаараа ингэж хийгээ явна.
Энэхүү спорт цогцлбор нь 2028 оны 3 дугаар улиралд ашиглалтанд орох юм а. Сонгон шалгаруулалт болон гэрээний явцад нийслэл санхүүжилтийн дэмжлэг үзүүлэх үгүй юу гэдг нь тодорхой болно гэлээ. Мөн түүнчлэн гэрээний явцад ашиглалтад орсны дараа төр тодорхой хувийг нь эзэмших үү гэдг нь ч мөн тодорхой болох юм а. Төр бизнес тутгалдаж ашигт ажиллагааг нь алдагдуулдаг туршлага манай улсад цөөнгүй учир энэ чиглэлийн бизнесийн өрсөлдөөнд саад учруулахгүй байх нь чухал гэлээ. Альва томоохон бүтээн байгуулалт энэ зүйлсийг бол хувийн хвшлэрээр хэрэгжүүлэх нь бол зөв. Төр хувийн хвшлийн түншлэлийн төслүүдийг хэрэгжүүлж эхэлж байгаа нь зөв. Зүгээр яг аль чиглэл нь чухал вэ? Өнөөдөр манай Монголын нийгэмд болон манай эдийн засагт манай улс иргэдэд аль нь илүү чухал вэ гэдэг талаасаа бас төслүүдийнхаа ач холбогдол талаас нь ирэмблэх ёстой болов уу гэж бас бодож байна. Одоогоос 3 жилийн өмнө спортын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 3 төрлийн өмчит үйлдвэрийн газрыг нэгтгэж, буян тухай спорт ордныг үндэсний шигшээ багийн бэлтгэл сургалтын төв болгох шийдвэрийг засгийн газар гаргаж байсан. Түүнчлэн Хятадын буцалтгүй тусламжаар 30 гаруй тэрбум төгрөгийн засвар шинжилтийн ажлыг буян тухай спортын ордонд хийсэн байдаг. Энэ объектыг ашиглаж орлого олох боломж байсан ч 1.9 тэрбум төгрөгийн орлого олж 3.1 тэрбум төгрөгийн зардал гаргаж байх жишгтэй. Харин одоо 200 гаруй тэрбумын өртгөө босох энэхүү спорт цогцлборын үйл ажиллагааг доголдуулахгүй тулд төр анхаарч ажиллах нь чухал гэлээ. Түүнчлэн нөгөө талдаа төрөөс энэхүү спорт цогцлбор ашиглалтанд орсны дараа үйл ажиллагаанд нь давуу байдал олговол ижил төрлийн аж ахуй нэгжүүдэд хүндрэл учруулах эрсдэлтэйгч холбогдох их сурвалж эхэлж байна. Хөтөлбөр бизнес орчин болонгаар үргэлжилж байна. За, иргэн алтан анх туяа 20 гаруй жил мах хүнсний ногоо зэрэг өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний бизнесийг худалдаалах юм бизнес эрхэлж байгаа. Сүүлийн жилүүдэд махны бизнес эрхлэхэд нэмэгдсэн үртгийн албан татврын дарамт хүндрэлтэй байгаа тухай тэр хэллээ. Учир нь малчтын гар дээрээс мах авахад нөөтийн баримт өгдөггүй. За, харин борлуулахад худалдан авагчид нөөтийн баримт нэгдэг учраас татврын дарамтанд ордог тухайгаа хуваалцсан юм а. Түүнчлэн бизнесийн зээл авахад барьсан өндөр шаарддаг учраас жижиг дунд бизнес эрхлэгчдэд хүндрэлтэй байдаг тухайгаа хуваалцлаа. Гэсэн ч тэрээр шантралгүй 20 гаруй жил хэрэглэгчдэд хамгийн сайн чанарын махыг худалдахыг үргэлж хичээдэг гэлээ. Өөрөө нэг мах зардаг үеэсээ таньж мэдээд одоо хамгийн тарган чанартай мах л ер нь хүмүүсийн хэрэгцээнд зарэ гэж чиг одоо тэрийг өөрийнхөө яг чиг хандлагыг болгосон. Тэгээд тарган гоё мах хэдийгээр үнэтэй байдаг ч гэсэн хүмүүсийн эргээд эргэх холбоог үүсгэж идэг байнга. Би тэр хүн надаас худалдаж авсан хүн маань за танаас авсан мах айгүй гоё зөөлхөн байсан шүү. Маш гоё амттай байсан шүү. Маш гоё шүлтэй шүл гарч ирсэн шүү гэд ингээд эргээд надад ярихад би тэрнээс айгүй гоё урам авдаг. Тэгээд хоёрдугаар ер нь махыг 1 2 3 дугаар зэрэг гэж ярддаг л да. Тэгэхээр би голцсон хэрэглэгчдэд үйлчлдэг том газруудад нийлүүлдэггүй болохоор тэр гэр ахуйн хэрэгцээнд хэрэглэх мах чинь чанартай, өвгтэй, гоё амттай, шүлтэй устай байх нь дээр байдаг. Тэгэхээр голцсон 1-р зэргийн махыг одоо шив шинээр нь ер нь манайх жилийн 4 үйлрэл тийм хүлдүү мах гэсгэж бараг зардаг. Тэгээд жилийн 4 үйлрэлд дандаа нойтон өвөл зүүн хавар байсан мах хомсцсон үед ч гэсэн дандаа нойтон гэсгэлэн шинээр нь авчирч зарж борлуулдаг. Хуваараа бизнес эрхэлж байгаа хүмүүст одоо айгүй их түгээмэл бэрхшээл байдаг. Хамгийн их хүнд дарамт болж байгаа бол мах ногоо сүүн дээр биднээс нөөт нэгдэг. Нөөтөө нэмэх юм бол бид нар 10% нэмээд зарахаар дахиад үнэтэй махан дээр чинь намарч хүмүүс үнэтэй байна гэдэг, мах бус үед ч үнэтэй байна гэдэг хэрэглэгчээс ер нь махны үнийг ямар гоё хямдхан байна, яасан сайхан юм бэ гэж бараг амнаас нь тэгж гарч ирсэн удаа байдгүй. Жилийн 4 үйлрэлд үнэтэй байна, мах үнэтэй байна, үнд орсон үед ч үнэтэй байна гэдэг, хямдарсан үед үнэтэй шүү дээ, мах бууцсан байгаа шүү дээ, яагаад хямдрааг байгаа юм бэ гэсэн шаардлагыг дандаа тавьдаг. Тэгэхээр
Дээр нь дахиад нөгөө нөтийн 10% нэмчих юм бол улам үнд орно. Тэгээд энэ мах сүүгээ бид нөгөө анхны малчтын анхны нөгөө юу борлуулагчаасаа нөтгөө авдаг болохоор дунд нь дахиад нөт нэмээд дахиад хэрэглэгчдэд нөттэй хөдөлтолох боломж байдгүй. Энэ одоо сүүлийн үед маш их бэрхшээл болж байгаа. Янз бүрийн бизнес хийхэд чинь бид нар тодорхой хэмжээний зээл маш их хэрэгтэй байдаг. Тэгээд ер нь одоо ингээ хуваарь бизнес хийж байгаа хүмүүст бол яг зээл одоо заавал ерөөсөө миний нэг ойлгосон юм бол хүн өстө баг өөрөө баян байж ижил та нар зээл аав гэсэн ерөөсөө мессеж тархинд тулгацсан. Ягаад тэгэхээр яаж баян байх юм? Хүн барьцаанд тавих юмтай байж иж зээл авах ёстой. Хэрвээ би одоо өнөөдөр бизнес хийгээд 1 жил бизнес эхлэх гэж байгаа хүн бол надад барьцаа авахгүй залуу хүн яах юм те? Ийм л асуудлууд маш их байдаг. Яг би нөгөө 20 хэдэн жил бизнес хийсэн болохоор өөрөө банкнд тавих судалгаа юм маш сайн тодорхой тавьж өгдөг өөрөө бүх зовлон бэрхшээлийг үзсэн болохоор тийм болохоор надад яг их бага хэмжээгээр зээл олддог. Тэгээ би айгүй их боддог байхгүй. За энэ бизнес эрхлэх гэж байгаа залуу үеийнхэн маань бол айгүй хэцүү байх юм байна. Ер нь ингээ хуваараа бизнес хийж байгаа хүмүүст ерөөсө хамгийн гол тулгамдж байгаа асуудал бол төр засгаас бол биднэрт ерөөсө нэг ч дэмжлэг байгаагүй байдгүй. Ерөөсө одоо бид нар ингээд бүх зардал бүх юм 100% өөрсдөө даадаг. Таван толгой хувьцаат компани 2025 онд нийт 537 сая тонн нүүрсийг уул уурхайн биржээр арилсан байна. Энэ өмнөх оноос 2 дахин өссөн үзүүлэлт болж байгаа юм. Борлуулсан нүүрсийн хувьд 3.1 нь коксжих нүүрс болон дэгдэмхий бодис дунд зэрэгийн коксжих нүүрс оржээ. Ингэснээр таван толгой хувьцаат компани арилсан нүүрсний үнийн дүн 474.9 сая орчим $. Болж байна. Банк анх удаа Сингапурын хөрөнгийн биржээр дамжуулан $100 сая бонд гаргаж амжилттай татан төвлөрүүлсэн байна. Ингэснээр зээлийн их усвэр төрөл нэмэгдэж банкны үйл ажиллагааг тэлээд зогсохгүй, жижиг дунд бизнесүүд рүү чиглэсэн зээлийн багц гаргах олон боломж нэгдэж байна. Энэхүү бондын агентаар JP Morgan болон Seaport Global хамтран ажиллажээ. Mastertime компани нь дээд зэрэглэлийн үнэт идэвхтэй брэндүүд болох Cartier Messica-г Монголд албан ёсоор нэвтрүүллээ. Cartier брэнд нь дэлхийд даяар 125 оронд 200 гаруй албан ёсны салбартайгаар үйл ажиллагаа явуулж байгаа бол Messica брэнд нь дэлхийд даяар 85 гаруй улс оронд албан ёсоор үйл ажиллагаа явуулдаг байна. Ийхүү Монголд Rolex, Tudor тэргүүтэй тансаг зэрэглэлийн брэндүүд албан ёсоор нэвтэрч байна. Энд өргөлжилж байна. За шатхуун импортлогч компаниуд энэ оны 1-р сард нийтдээ 287,860 тонн шатхуун худалдан авахар захиалга баталгаажуулсан байгаа юм. Өнгөрсөн оны төгсгөлд хомсдол үүссэнтэй холбоотой энэ сарын хүү захиалгын хэмжээгээ 2 дахин нэмэгдүүлсэн байгаа юм а. Энэ мэтчлэн шатхууны захиалгыг нэмэгдүүлж байгаа учраас 1-2 дугаар сард дахин хомсдол үүсэхгүй. Энэ нэрчээрээ энэ оны 6 сарыг одоо шатхууны хомсдолгүй байлгахаар ажиллаж байна гэж аж үйлдвэр Эрдэс баялагын яамнаас мэдээллээ. Манай улс сард AI92-95 шатхуунуудыг дунджаар 75-аас 83 мянган тонн захиалдаг гэжээ. Харин өнгөрсөн оны төгсгөл шатхууны хомсдол үүссэнтэй холбоотой энэ сар тоо хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэн байна. Тодорхойлбол 136,470 тонн AI92, 151,390 тонн AI95, нийт 287,860 тонн шатхуун худалдаа авахар захиалга баталгаажуулжээ. Өнөөдрийн байдлаар энэ захиалгын 75,600 тонн нь хилээр орж ирсэн байгаа гэлээ. Манай улс Оросын холбооны улсаас 95% шатхууны хамааралтай. Оросын холбооны улсын дотоод хэрэглээ өсөхөд манай улсад нийлүүлэх шатхууны хэмжээ багасдаг учраас хомсдол үүсдэг гэж аж үйлдвэр Эрдэс баялагын дэд сайд тайлбарлаж байгаа юм. Хэрвээ Оросын холбооны улсаас нийлүүлэх шатхууны хэмжээгээ багасгахгүй бол энэ оны эхний 6 сард дахин шатхууны хомсдол үүсэхгүй гэлээ. Одоогийн байдлаар улсын хэмжээнд шатхууны 14 хоног, дизель түлшний 20 хоногийн нөөц бүрдүүлсэн. За цаашид ч нэмэгдэн гэдгийг хэлж байлаа. Өнөөдрийн 1 сарын 8-ны байдлаар бид Сүхбаатар, Ирэнцөв, Цагаануур, Боршоо, Замууд бомтоор нийтдээ 35,352 тонн AI92 бензин. За 39,896 тонн энгийн болоод Европод дизелийн түлш. Нийтдээ одоо 75,604 тонн одоо авто бензин, дизелийн түлш бол одоо Монгол улсын хилээр ороод ирсэн
ингээ явж байна. За Улаанбаатар хотод болоод хөдөө орон нутагт бол нефт бүтээгдэхүүний хангамж нийлүүлэлт бол одоо хэвийн түвшинд хүрсэн. Мөн цаашид Евро 5 стандартын шатхуун шилжих шаардлагатай байгааг хэлж байна. За захиалга баталгаажуулаад байгаа 136,470 тонн АЕ92 шатхууны 50% нь Евро 5 стандартын шатхуу гэлээ. Энэ нь энгийн 92 шатхуунаас литр тутамдаа 450-аас 500 төгрөгийн үнэтэй зарагдах юм. 136,000 тонн 92 автомобиль захиалсан. Үүний яг 50% нь энгийн 92 автомобиль байгаа. 50% нь Евро 5 стандартын 92 автомобиль байна. Гэтэ та бүхэн мэдчихэж байгаа нөгөө нийслэлийн шийдвэр агаар орчны бүртлийг бууруулах бүс гэдэг. Ер нь бол Евро 5 стандартын бүтээгдэхүүн шилжинэ. Энэ бол зөвхөн үнэтэй холбоотой асуудал биш. Энэ дэлхийн нийтийн чиг хандлага, хүний эрүүл мэнд, хүрээлэн буу орчин, техникийн бүрэн бүтэн байдлын асуудал. Тэгэхээр бид бол энэ хэвшмэл сэтгэлгээнээс гарах хэрэгтэй л гэж байна. Шатхууны нөөцийг тогтвортой байлгахын зэрэгцээ импортыг төрөлжүүлэх, хадгалалтын багтаамжийг нэмэгдүүлэх чиглэл бодлого хэрэгжүүлж сайжруулахаар ажиллаж байгаа гэдгийг албаны их сурвалжууд хэлж байна. Энэ хүрээнд Оросын холбооны улсын ЮС бүгд найрамд хятад ард улсын нэг үйлдвэртэй шатхуун худалдаа авах гэрээ хийсэн гэдгийг хэллээ. Гадаад зах зээлийн савлгаа нийлүүлэлтийн эрсдлээс шалтгаалсан хомсдол дахин давтагдахгүй байх тал дээр бүрэн анхаарч ажиллана гэдгээ мэдэгдсэн юм а. Улс орнууд АЕ92 шатхуунаас татгалзаж АЕ95 болон түүнээс дээш шаталтай шатхууныг хэрэглэх болсон. Мөн манай улсад агаарын чанарыг сайжруулах шаардлагатай бүсэд Евро 5-аас дээш стандартын шатхууныг хэрэглэхийг хориглосон хуулийн заалттай гэтэл Улаанбаатар хотод хэрэгэлсээр байгаа лээ. Евро 5 стандартын шатхуун нь энгийн 92-аас хөхрлөг хийг бага ялгаруулдаг. Мөн АЕ95 нь 92-аас илүү жигэд бүрэн шатдаг учраас автомашин болон агаарын бохирдолд сөрөг нөлөө багтаа болохыг мэргэжилтнүүд хэллээ. Жолооч нар Евро 5 үнэтэй хэрн АЕ92 авто бензинээс чанарын хувьд дээрдэх зүйлгүй байна гэдэг асуудлыг хүнддэг. Гэтэл энэ нь АЕ95 бензин хэрэглэх заалттай автомашинд хэдийгээр Евро стандартынх ч гэсэн АЕ92 хийснээс үүдэлтэй гэлээ. Тиймээс АЕ95 бензинийг хэрэглэх заалттай автомашин АЕ95 бензин л хэрэглэх ёстой байдаг байна. Харин АЕ92 бензин ашиглах заалттай автомашин Евро 5 стандартын АЕ92 авто бензинийг хэрэглэх нь зохистой гэлээ. Бензиний октон зөвхөн автомашинд өөрт нь төдийгүй агаарын бохирдолд асар том нөлөө үзүүлдэг. Энгийн 92 дээр одоо хөхрийн агуулганд 500 ppm байдаг болоод Евро 5 ангил дээр 10 ppm байдаг. Энэ нь 50 дахин бага гэсэн. За дижитал түвшин дээр 2000 ppm байдаг болоод Евро 5 ангиллахтаар 10 ppm байдаг. Энэ нь 2 дахин бага. Газрын тос болон газрын тосны бүтээгдэхүүн өөрөө газрын тосны түүхийд нь хөхртэй учраас бүтээгдэхүүн бас хөхртэй гарч ирдэг. Тэгэхээр үйлдвэрлэлээр энэ хөхрийг багасгах дахиад нэг дамжлага хийдэг учраас энгийн одоо 92-аас 92 энгийн ангиллын бүтээгдэхүүнээс арай бас өвтг нэмэгддэг байх юм. 2014 оноос хойш үйлдвэрлэгдсэн машинууд дийлэнх нь Евро 5 стандартын шатхуун хэрэглэх залттай байдаг байна. Гэхдээ манай улсад олдоц болон үнээс хамааран техникийн гэрчилгээн дээр заагаагүй өөр төрлийн шатхуун хэрэглэх нь элбэг байдаг байна. Евро 5 стандартын шатхуун зарцуулалтыг 3%-аар, хөдөлгүүрийн бохирдлыг 75%-аар багасгадаг байна. 92 зориулсан машин бол 92-аар хийнэ. 95 зориулсан машин махмад 95 хийнэ. А түүнээс 92 хийх ёстойгоо цаанаас нь үйлдвэрээс гаргацсан машинд 95 гэж буруу. Тэр нь муу мотор нь муугаар нөлөөлдөг байхгүй. Тэр нь шахт чадварт нь харуулад бүх юм тохируулсан байж байгаа байхгүй. Тэгвэл 92% хүртэл шахтад тэлсрүүстэй байл чинь 95 хүртэл дахиад жаан шахтах юм бол тэр мотор нь муугаар нөлөөлж байгаа байхгүй. Түүнээс бол яг ямар бензин хийх ёстой машин байна тэр бензин л хийнэ. Тэгвэл тэр машин сайн. Түүнээс бол тэр одоо 95 бүх машинд хийнэ гэсэн тийм ойлголт байхгүй. Харин 95 хийх ёстой машин дээр 92 хийвэл бас муу. Тогсон бензин л хийх ёстой. Бусад улс орны 1 саяас дээш хүн амтай томоохон хотуудад Евро 5 стандартын шатхуун хэрэглэх ёстой гэсэн журам үйлчилдэг. Гэтэл том жижиггүй муу шатхуун хэрэглэдэг Улаанбаатар хотод шатхуунаас ялгардаг хөхөрлөгийн зөвшөөрөгдөх хэмжээнээс 3 дахин их болцоод байхад шатхууны хэрэглээ стандарттай өөрчлөлт хийхгүй өвчний үүр болцохосоор байна. Энэ сарын 1-ээс хэмэл оюунаар замын хөдөлгөөний зөрчлийг илрүүлж албан ёсоор торгуул ноогдуулж эхэлсэн. Тухайлбал энэ сарын 6-ны өдрийг хүртэл 14,000 гаруй зөрчил илрүүлж 12,612 тохиолдолд нь торгуул ноогдуулжээ.
Хиймэл оюунаар замын хөдөлгөөний 10 төрлийн зөрчлийг илрүүлж байгаа. Гэхдээ одоогийн байдлаар 3 төрлийн зөрчилд торгуул ногдуулж байгаа гэдгийг замын хөдөлгөөний удирдлагын төвөөс мэдээлж байна. Тухайлбал игнээ байр буруу эзлэх, явган зорчигчид саад учруулдаг зогсох шугам, гэрлэн дохионы зөрчлийг илрүүлж байна гэлээ. Энэ сарын 1-ээс хэрэгжиж эхэлсэн журмын дагуу игнээ байр буруу эзэлсэн зөрчил 81%-аар буурсан гэж холбогдох албаных нь үзэж байна. Жишээлбэл механик инженерийн сургуулийн уулзрын хойноос урагш чиглэлд өмнө нь 1 цагт 327 тээврийн хэрэгсэл нэвтэрдэг байсан бол одоо 672 тээврийн хэрэгсэл явдаг болжээ. Үүнээс жолооч нарын давхар иргэдэг үйлдэл багасж байгааг харж болохоор байна. Мөн түншлэн жолооч зөрчлийн торгуултайгаа санал нийлэхгүй байгаа бол замын хөдөлгөөний удирдлагын төвд хандах боломжтой гэлээ. Харин жолооч нарын хувьд дүрм зөрчөөгүй зарим тохиолдолд зөрчлийн мэдэгдэл ирж байгаа учраас сайжруулалт шаардлагатай гэж үзэж байна. Нөгөө замын зохицуулт нь муу мөртлөө тийм торгуул ирээд байгаа юм хэцүү л байна. Игнээ байр буруу эзэлсэн гэдэг тэр жоохон ядаргатай тийм биз дээ. Нөгөө тэр чи игнээ байр буруу эзлэх гэж явж байгаа л энэ оронгоч үргэлжлэн зурваас давсан цагаан зурваас давсан гэсэн тийм ирээд. Тэр мэрэл жоохон асуудалтай юм байна. 3-4 хоног жаа. 3-4 хоногт бараг өдөрт 2-3-аас ирж шин. Эхлээд замаа сайжруулах хэрэгтэй. Угаас манай чин зам чин яг юутай зөрчлийн юугаараа яг тохиохгүй шүү дээ. Тийм болохоор эхлээд замаа сайжраа дараа нь ирнэ хиймэл явахаар ажил болж байгаа гэж боддог. Цагаан шугам давах тэгээд нэг машин урдлаа даваар гарсан байж нэгдүгээр игнээр орлоор бургачаад байна гэсэн. Маачулсан системээр одоо 10 төрлийн зөрчлийг илрүүлэх юм боломжтой. За үүнээс одоо түлхүү 3 төрлийн зөрчил дээр одоо түлхүү илрүүлэлтийг хийж байгаа. Энэ 3 одоо төрлийн зөрчил нь зогсох шугам, игнээ байрны зөрчил, гэрлэн дохионы гэсэн зөрчлүүд дээр түлхүү одоо илрүүлэлтийг хийж байгаа. Мөн зөрчлийг шат дамжлагтайгаар хянаж торгуул ногдуулж байгаа хэмээн онцоллоо. Өөрөөр хэлбэл илэрсэн бүх зөрчил дээр торгуул ногдохгүй гэдгийг холбогдох албанаас хэллээ. Тухайлбал цагдаагийн зохицуулалтаар явсан тохиолдолд тухайн зөрчлийг холбогдох албанаас шалгаж торгуул ногдуулахгүй. Мөн түргэн тусламж болон гал унтраах машинд зам тавьж өгсөн тохиолдолд торгохгүй гэдгийг хэллээ. Одоо иргэнд эхний ээлжинд шууд торгуул боллоо гэсэн мэдээлэл бол очихгүй байгаа. Эхний ээлжинд иргэнд анхааруулах мессеж очиж байгаа. Тухайн анхааруулах мессеж нь та энэ газарт ийм зөрчлийг үйлдсэн байна. За үүнийг ирэх бүхий албаагч шалгаж байна гэсэн анхааруулах мессеж. Тэр мессеж рүүгээ оронгууд иргэн хэрвээ одоо ямар нэгэн тохиолдлоор би ингэж одоо хөдөлгөөнд оролцож байсан гэдэг мэдээллийг санал хүсэлтийн цонхон дээр илгээгээд явуулах юм боломжтой. Жолооч өөрт ирсэн зөрчилдөө санал нийлэхгүй бол замын хөдөлгөөний удирдлагын төвд хандна, нотлох баримттай танилцаж болох юм а. Цаашлаад 5 хоногийн дотор шүүхэд хандсан шийдвэрлүүлэх боломжтой гэлээ. Нийслэлийн 176 уулзуур гарцын 2606 хиймэл оюунд суурилсан хяналтын камер өдөрт замын хөдөлгөөний 95,000 зөрчлийг илрүүлсээр байна. Үүнээс холбогдох албаныхан хянаж шүүн дунджаар 2000 орчим зөрчилдөнд торгуул ногдуулж байна гэлээ. Цахим орчны зохистой хэрэглээнд суралцах нь сүүлийн үед хүн бүрийн анхаарах чухал асуудал болсон. Ялангуяа сурагчид урт хугацаанд гэртээ амарч байгаа эдгээр өдрүүдэд бага насны хүүхдүүд хяналтгүй олон цаг цахим орчинд байснаас болж гэмт хэргийн хохирогч болох үеийнгийн дээрлэлтэд өртөх, үйлдэх тохиолдол нэмэгдэж байгааг холбогдох байгууллагуудаас анхааруулж байна. Эцэгчүүдийн нийтлэг гаргадаг алдаа бол өдөржин гэртээ өнжиж байгаа юм чинь гээд анхаарал хяналтаа бууруулах явдал гэлээ. Сургуулаас хүүхдүүд мэдлэг боловсрол олж авахаас гадна сургууль дугуйланд хамрагдаж өөрийгөө хөгжүүлэх найз нөхөдтэй болох гээд нийгмийн олон хэрэгцээгээ хангаж байдаг. Харин сургууль амрах үед энэ бүх хэрэгцээгээ цахим орчноор орлуулах гэж оролдог байна. Ингэж хэтэрхий олон цаг цахим орчинд зарцуулж байхдаа өөрөө ч мэдлгүй хүчирхийллийн хохирогч болох эсвэл өөрөө үлдэж байх магадлалтай юм а. Сургуулийн амарцсан байгаа үед хүүхдүүдийн цахим хэрэглээд нэмэгддэг. Энийгээ дагаад цахим хэрэглээний зөв бүс хэрэглээтэй холбоотой одоо гэмт хэргийн зөрчлийн хохирч болох тохиолдол нэмэгддэг. Тэгэхээр эцэгчүүд та бүхэн одоо хүүхдээ хамгийн ойр байж байгаа одоо хүн учраас хүүхдээ гэмт хэргийн зөрчлөөр урьдчилан зэрэлж эхлэх нэгдүгээр хүүхдээ цахим хэрэглэнээс хяналттай байх шаардлагатай. Хүүхдийн одоо цахим хуудасуудаар дамжаад одоо ямар нэгэн одоо мэдээлэл хэрэгтэй мэдээлэлд нийтгэж одоо хандсны улмаас заллих болон одоо бусад мэдээллийн алдны улмаас цахим одоо дээрлэлтэнд дарамтанд өртөх юм тохиолдол нэмэгддэг. Тэгэхээр хүүхдээ цахим орчинд ямар одоо үнэтэй харилцаж байгааг бас
мэдж хямжих хэрэгтэй. Хүүхдүүдийн цахим хэрэглээг эрс хориглох нь өнөө цагт боломжгүй ч зохистой хэрэглэхэд нь эцэг эхчүүд анхаарах хэрэгтэй юм лээ. Ярилцахгүйгээр шууд бидэнд халдаад байна л да. Тэгэхээр одоо энэ өсвөр насны хүүхдүүд болохоор шууд ярилцах хэрэгтэй байхгүй? Ярилцсан гэдэг маань одоо маш их тийм зөөлөн дуу хоолойгоор би ингээд ойлгож байна. Би аав нь чамд хайртай, ээж нь чамд хайртай, эгч нь чамд хайртай, ах нь хайртай. Тэгэхээр ингээд чиний төлөө, чамайг хамгаалахын төлөө ингээд санаа тавьж байгаа учраас ингээд нээлттэй ярилцах хэрэгтэй юм л да. Иймд холбогдох байгууллагуудаас эцэг их асран хамгаалагчдын хүүхдүүдийнхээ захим хэрэглээний тогтмол хяналт тавьж хориглох, зандрах бус харин ярилцаж ойлголцох, хамтдаа цагийг зөв өнгөрүүлэхийг зөвлөж байна. Мөн хүүхэд аливаа дарамт хүчирхийлэлд өртсөн тохиолдолд дуугүй өнгөрүүлэхгүйгээр хүүхдийн тусламжийн 108 утсанд хандаж мэргэжлийн байгууллагаас зөвлөгөө тусламж авах боломжтойг сануулсан юм а. Цагдаагийн байгууллага хүүхдийн тусламжийн утсанд хандаж чадахгүй хаалттай хаалганы цаана хэдэн хүүхэд хохирж хүчирхийлэлд өртөж байгааг бид таашгүй. Өргөлжилж байна. Венесуелийн ерөнхийлөгчийг улсаас нь баривчлаад зогсохгүй Венесуэл улсыг төр удирдана гэдгээ зарлаад байгаа Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын үйлдэл зогсох шинжгүй байна. Америк төвд өрнөж байгаа энэ үйл явдал манай улсад шууд биш ч дан байдлаар нөлөөлнө гэдгийг судлаачид хэлж байгаа юм. Учир нь манай мөнхийн хөршүүд болох Оросын албаны улс болон Бүгд найрамдах ард улс хоёулаа Венесуэл улстай нефт гэх бүтээгдэхүүнээр дамжуулан холбогддог. За иймд хоёр хөршийн эрх ашиг хөндөгдөж байгаа энэ үед манай улс 3 дахь хөрштэй холбоотой асуудалд ямар байр суурьтай байх вэ гэдг нь анхаарал татсан асуудал гэдгийг хэлж байлаа. Бүгд найрамдах ард улсын буюу манай урд хөршийн бас эрх шиг хөндөгч байгаа. Яагаад гэвэл Венесуэл улсын хамгийн том газрынц одоо экспортж байгаа экспортоор нийлүүлж байгаа тийм урд нь болохоор бүгд найрамдах ард улс. Бүгд найрамдах ард улсад хоёр улсын засгийн газрын хоорондын гэрээгээр ойролцоогоор 13-аас 15 тэрбум долларын өртөө трийгээ газрын цэсний бүтээгдэхүүн өнгөртөө үнээр нийлүүлэх гэрээгээр төлж барагдуулдаг байсан гэсэн мэдээлэл бас ингэ байгаа. Тэгэхээр нөгөө энэ хүрээнд бид нар юу ямар сургамжтай байж болох вэ? Монгол улсад ч ийм практик байгаа шүү дээ. Бид нар урд ширхсөө зээл аваад нүүрсэг тэ хөнгөлтөө үнээр нийлүүлж зээл ингэ барагдуулчих юм ийм тохиолдол бас ингэ байгаа. Энэ сургамж юу гэдэг нь ингэ харах чухал. Зөвхөн сургамжлалаас бол бид нар ингэ сурж болж байна тэ. Хоёрдугаарт бүс нутгийн хэмжээнд манай хойд хөршийн бас хэрэг шууд хөндөж байгаа. За өчигдөр манай цагаар шөнийн 10 цаг, оройн 10 цаг, өнөө 11 цаг үед Америк нэгдсэн улсаас Атлантын далайн улан Карибын тэнгисээс 2 хөлөг онгоцыг, зөөр хөлөг онгоцыг газрынц олзолсон гэдэг мэдээлэл өгсөн. Нэг нь Панамын талбайтай, нөгөөх нь Орос улбаны усын талбайтай. Өнсөлөөс газрын цэсийг одоо Иран, Пакистан, Иран, Орос зэрэг одоо энэ улсууд руу хууль бусаар зөөрж өгнө гэдэг үндслээр Америк нэгдсэн улс ерөөсөө Венесуелийн бүх газрын цэсний нөөц бол ингээд Америк нэгдсэн улсын санкцд орсон. Тэгэхээр энэ бол хэний далбаатай ямар контейнер ямар саунд байгаа сүүлхэн бараад энэ бол Америк нэгдсэн улсын санкцд орно гэдэг байр суурь хүч таарч байгаа. Тэгэхээр бол ингээд бүр манай хоёр хөршийн байр суурь шууд ингээд хөндөгж байгаа энэ цаг үед дээр бол манайх мөн л анхаарах хэрэгтэй. Яг гадаад бодлогын ирэмбийн үрээнд бол бид нар хоёр хөрштэйг ихтэй харьцаатай байх гэдэг бол бидний хамгийн чухал. Араас нь 3 40 улс орнууд ингээд орж ирж байгаа. Эндээс дахиад нэг харах нь Монгол улс ер нь одоо их жижиг улс те геополитикийн хувьд бол ерөөсөө олон улсын дүрэн журмыг дагж иж аюулгүй байдлаа хангадаг. Тэжиж геополитикийн улсын байр суурийг баттгадаг. Гэтэл энэ олон улсын дүрэн журмыг дэлхийн тэргүүлэгч орн гэдэг эвдэж байгаа те өөр улсын тусгаар улсын газар төрөө хавтж байгаа бас нэг юм үйлдэл нь бас яг энэ олон улсын дүрэн журм цаашид яах вэ? Бид нар ямар дүрмээр тоолох вэ гэдэг
бас нэг юм том фокус гэсэн үг. Сошиал медиа орчинд маань хуурамч мэдээлэл асар их хурдцтай төгжидэг ийм одоо мэдээллийн харилцаатай орон байгаа. Нөгөөтэйгэр мэдээллийн экосистем дээр маань бол мэдээллийн манипуляц маш их явж идэг. Өөр улс орны үзэл бодлуудыг дамжуулдаг ийм одоо тоглогч нар ихтэй гэх юм уу үзэл бодол нөлөөлөх гэсэн ийм одоо хандлагууд бол бас ажиглагдчихэдэг. Манай одоо хөрш орнуудаас жишээлбэл мэдээллийн орчинд одоо нөлөөлж байр суурь илэрхийлэх нь бол их байна гэдгийг бол тодорхой судалгаанууд хүртэл нотолчихсон байдаг. Тийм учраас энэ дээр бас мэдээллийн илүү дархлаатай байх тал дээр нь бол гадаад мэдээний тойм бэлтгэгтэй байлуултыг анхаарах хэрэгтэй. 7:10 өндөрлөж байна. Өргөжлүүлэн гадаад мэдээ хүлээн авч үзнэ.